Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 11-р хэсэг. Гудамжаар хаяа нэг машин дүнгэн өнгөрнө. Шөнө нилээд орой болж хөл хөдөлгөөн багассан байлаа. Ханд өнөөдөр өдрийн ээлжинд явсан тул 5 цагт ажлаасаа тарж ирээд сайхан амарч байв. Дорж говь зүгийн аймгаас ноос арьшир тээвэрлэж байгаа баазынхаа хэдэн тэрэгний хойноос яваад тав хонжээ. Дорж хэд 3 хоногор хөдөө бишгүй явах учир ханд ганцаар байхдаа айд сандрахаан болжээ. Цэрмаа өнөө өдөж тэдний дуудтал байж амьдрал ахуйгаа ярихын далимд хэдүү нэг шөнө базар ирж хэрхэн түрэмгий зан гаргасан тухайч нуулгүй ярьсан юм. Хоёр бүсгүй энэ тухай ярилцаж базар тууштай хань болохгүй гэж нэгэн дуугаар баталж түүнд хизээч царай өгч болохгүй гэж тогтов. Тэр хоёр амьдралаасаа гадна улс гүрний ажил төрөл зөвлөлтийн ард түмний явуулж байгаа дайны тухайч зөндөө ярилцсан юм. Дайны тухай зөвлөлтийн мэдээлэх товчооны өдөр бүрийн мэдээ сүүлийн үед сонинд гарах нь ховордож, Ютач гэсэн германууд Москвад их ойрхон аюул занал учруулж байгаа нь илт болсон нь хоёр бүсгүйн сэтгэлийг их зовоожээ. Цэрмаа орж ирэхдээ авчирсан үнэн сонины нэг дугаард Алексей Толстой гэдэг хүний бичсэн Дайсан Москвад аюул занлыг учруулж байна гэсэн гарчигтай томхон өгүүллийг тэр хоёр сэтгэл догтлон уншаад тийхүү сэтгэл зовцгоосон ажээ. Цэрмаа харж унтахаар гарсны дараа ханд уг зүйлийг дахин уншлаа. Цааш нэг ч алхахгүй. Өөрийн амбийг эх орноосоо үнэтэй, мөн эх орны элэг зүрх болох манай Москвагаас үнэтэд үзэх аймхай зүрх шантарсан хэн нэгэн алдар үгүйгээр өгтөгвэ. Түүнд манай нутаг дээр орон үгүй, байх ч үгүй. Хортон дайсны эсрэг бат хан улан зогсцгоё гэж эхэлсэн өгүүллийг уншихад үнэхээр сэтгэл хөдлөн элдвийг тунгаан ботход хүргэв. Энэ өгүүллээс үзэхэд Германы цэрэг үлэмж хүчээр түрэн Москвад тулж ирсэн нь тодорхой байлаа. Дайны хороор шиг Герман цэргийн харгас бузар үйлдэл зөвлөлтийн ард түмэн эх орноо хамгаалан хичнээн баатарлаг зориг тулдаж байгааг яруу тодорхой өгүүлсэн гайхамшигтай сонин өгүүллийг ханд ихэд сонирхон уншихдаа ялангуяа төгсгөлд нь бичсэн "Бид чадлаа мэднэм. Манай ах トゥ нарын үхсэн мэд Москва хавьд үхэхтэн. Бид үхэхээс айхгүйг тангаргалаад тангарага үнэнчээр биелүүлсэн. Эх орон чамд хүчээр туршлага ноогдов. Гэвч чи түүнээс ялалттайгаар гарна. Учир нь чи хүчтэй, чи эдэр залуу, чи сайн сайхан гуав үцгэлэн зүрхэндээ хадгална. Чи цөмн саруул тунгалаг ирээдүйг агуулж буй бөгөөд түүнийг чи өөрийн том гараар байгуулж түүний төлөө чиний шилдэг хөвгүүд үхэж байна. Эх орны төлөө ам алдагчдад алдар гавьяан мөнхчиж, амьд буйн мөнх алдар гавьяаг олгоно гэсэн үгс дайчин өрөө амьд хангин дуурсах шиг болов. Яасан мундаг бичээвэ? Толстой гэдэг нэртэй зохиолч гэж Цэрмаа ярьсан. Зохиолч хүн гэж ямар ухаантай, уран өгөхтэй, хүний сэтгэлийг хөдөлгөж чадхаар яруу сайхан бичдэг юм. Миний уншсан олон зохиол дотроос надад хамгийн сайхан санагдсан нь болт хэрхэн хатаагцсан нь л юм. Мөн сайхан зохиол шүү. Манай Монголын Дамдын сүрэн гэдэг зохиолчийн бичсэн гологцсон хөөхнийг уншаад хувьсгалын өмнөх бүсгүйчүүдийн амьдрал, хувь заяа ямар хүнд хэцүү байсныг мэдэж өрөвдөд уйлсан шүү. Хүн төрлөختний эртний болоод одоогийн амьдралыг ном зохиолоос уншиж мэдэх юм. Ном сурна гэдэг мөн ч сайхан зүйл юм да. Бачлуун багш миний нүдийг нээж хорвоо ертөнцтэй танилцуулж байна. Цааш нь сурч мэдэх юм маш их бий. Миний мдээгүй дуулаагүй юм ч зөндөө байгаа шүү дээ гэж бодлоо. Ханд Батчулуун багшийн хараа ямар ч завгүй байсан 7 хоногт 2 удаа заавлоочно. Заримдаа түүнээс жилүү очиж орс хэл заалгахын хажуугаар өөр бусад юм асууж лавлаж унших ном авна. Нэг удаа очиход хуучны бололтой судрын хуудас сэргүүлэн ам нөмөлзөн уншиж байснаа. Хөөхэ, чи чагнаж бай. Энд ингэж бичсэн байна. ертөнцийн хүн уг язгуур удам үндсээ мэдэх нь зүй болоо гэжээ. Монгол үндэстэн хэдийд үүсч гарсан энэ манай нутагт
дээр үед ямар улс гүрэн мандаж мөхөж байсан хийгээд өвөг дээдсүүд хэрхэн аж төрөн амьдарч байсан зэрэг түүхийн явдлыг төдийлөн мэдэхгүй байзээ гэд нүднийхээ шилэн дээгүүр сонжих мэт харсан юм. Хан дүнэндээ улс үндэстнийхээ үүх түүхийг хэрхэн мэдхэв. Тийм учраас түүнийгээ нууж хаасан ч үгүй. Эрдэмт ах минь, би үнэндээ тоглын бэлчээрээс холдож үзээгүй. Өсөх дацаг татаж 10-ын тоодод тэг тавихаас хэтрэхгүй. Сайндаа өдөр тутмын сонин бичих төдийхнийг чадан ядан уншиж байгаа хүн шүү дээ гэвэл эрдэмтэн багш нь мишэлдсэн. Гэхдээ чамд сурах гэсэн их хүсэл бий. Тийм болохоор чамааг би онцлон үзэж шав болгосон юм гэснэ. Хэдэн хуудас сэргүүлээд мянган оны учир шалтгааныг биер бэхээс асууж мяралдсан ирээлжлэх үйл явдлыг судар бичиг луга хэлэлцэн гэж энд бичжээ. Тийм учраас эртний өвөг дээдсийнхээ түүх судрыг уншиж үзэх их сонин. Чамд би нэг ном өгнө. Түүнд Монгол гүрний түүхийг товчлон хураангуйлж бичсэн юм гэсэн ажээ. Ханд багшийнхаа өгсөн тэр номыг хэдэн өдөр дараалан уншиж Монгол газар байсан эртний улсуудын тухай, Чингис хаан Монголын тулгар төрийг байгуулж, Монгол овогтныг нэгтгэн нэгэн үе хүчрэхэг мандаж, зэрэгэлдээ хөрш олон улс орныг байлдан дагуулсан. Чингисийн дараах хаадын үе, феодлын бутрал, Манччин улсад түрэмгийлүүлж байсан зэрэг түүхийн дараалсан үйл явдлыг уг номонд бичсэн байжээ. Энэ номнаас ханд ёстой л эрдэмтний хэлсэнчлэн уг удам судран ойлгож мэдэж авсан гэхэд болно. Ханд үн сонино бүгдийг нь уншиж дуусаад унтахыг ботсон боловч нойр нь мөдхөрөх шинжгүй байхаар нь авдраа уудлан цагаан даваа гаргаж цэргийн дотор өмд цамц ойж эхлэв. Тэр зөвлөлтийн улаан цэрэгт үүний өмнө 5 хос өмд цамц ойж хамигч хөдөнц савнгийн хамт хувийн бэлэг болгон явуулжээ. Одоо зав зайнда бас хэдэн цамц өмд ойж явуулах гэж өчигдөр дэлгүүрээс цагаан давуу худалдаж авсан юм. Хэд хоногийн дараа Октябрийн их хувьсгалын ой болох гэж байгаа бөгөөд үйлдвэрүүдэд энэ баярыг угтсан өндөр бүтээлийн ажил өрнөж бас 11 сарын 2-ны бүтэн сайн өдөр болон 8-9-ний амралтын өдөр тус комбинатын бүх ажилчид сайн дураараа ажиллаж хөлс цалингаа улаан цэрэгт бэлэг болгоно гэж өчигдөр орой ажилчдын хурлаар тогтсон юм. Ханд ийхүү амралтгүй ажиллахад давхар биетэй болоод заримдаа сүрхий ядарна. Гэвч ирэх хавраас хүүхэд төрүүлээд олон хоног ажил хийхгүй болно гэд мэрийхээрээ мэрийж байгаа юм. Цамцаа ойж дуусахад нүд нь анилдаад нойр хүрээд байхаар нь гарлаа. Тэнгэрийн зүүн хаяа үл мэдэг сааралтаж үүр цайхт өгчээ. Жихүүн салхи сэвэлцтэл үлээж хормоо хотос хийсэн жихүү цөлөв. Үүр цайхан нүдний хор гаргахгүй бол ажил дээрээ үүрэглэж мэднэ гэд санаад гэртээ бошоохон орж хөнжилдөө ороод хэвтэв. Цас бутран орсоор байна. Дорж элзэлгүй их талын дундуур манаран орох цасыг сөрсгөн явсаар нэгэн гүвэн дээр гарч ирээд тэмээнээсээ бууж баруун урагшаа дурандлаа. Ойролцоохон хөндөсөх намхан ухаагийн ингэрээр 100-аад зээр тогтоохон идээшилж яваа харагдана. Тэмээгээ өмнө нь түлхэж зээр рүү дөхөхийг хичээв. Дорж 10 хоногийн өмнө хэдэн сайн анчны хамт зээр агнахаар энэ нүд алдам их талд иржээ. Германы фашист цэрэгтэй ширүүн дан хийж байгаа зөвлөлтийн улаан цэрэгт бэлэг хуралдуулах хөдөлгөөн идөрнөж тэр бэлэглэлийн хуримтлалд нийлүүлэх хэдэн зуун зээр агнахаар хотын албан газруудаас сайн бууддаг хүмүүсийг явуулжээ. Доржийн өдөрдөж яваа анчид голцоо цэргийн алба хаасан мэрэгэн буучид буюу зарим нь ч нэртэй сайн анчин хүмүүс юм. Тэд сумхоосон өнгөрөөж үзээгүй тул 10-аад хоноход 200 гаруй зээр агнжээ. Дорж тэмээгээ түлхэн түүнд халахлан зээр рүү нилээд ойртлоо. Нутгийн ардаас хөлслөн авсан энэ тэмээ олон удаа зээр агнахад явж сурсан болохоор өвсөн толгой шүүрсхийн аажмаар зээр рүү ойртно. Доржинхүү зээр рүү ойртох зуур намрын сүүлчээр хэд хоног хөдөө явсан хойгуур нь базар нэг шөн цэрмаад ирж хүч хэрэглэх гэснийг нь сонсоод базартаа дахин түнжин хагарч хэрүүл шуугаан хийснээ санав. Дорж цэрмаагийн уйлан хайлан ярихыг сонсоод биеэн барьж чадалгүй ажил дээрээ яаран ирж шууд базрын өрөөнд хараан ороод
Чи тэр эмэгтэйг дарлах эрхэндээ оруулж эзэмдэх эрхгүй хүн шүү гэсэнд Базар урдаас нь дог хийсэн янзтай инээ харснаа. Юу гинэ? Эремийн хооронд хилжиг бөөж ороод гэдгийг мэдхүү. Бэд хоёр хайр сэтгэлээ нээлцэж эрем болж болохгүй нь юу вүлээ? Хайрын чи хөндлөнгөөс хөлөө битгий дүрээд бай. Тэр чин хинэгний үгээр амьдралаа шийддэг муулгүй хүн биш. Бодох сэтгэх ухаантай хүн шүү. Чи ер нь түүний юунд нь болоод төлөөнөөс нь намайг омогдож байдаг вүлээ гэжээ. Доржин хэлэн бадарч. Бэ түүний өмнөөс ярих хэрэгтэй болоод л ярьж байна. Нэг нутгийн хаан сайн нөхрийн дурсгалыг чам шиг амтнаар доромжлуулахгүй. Чи хүний ариун сэтгэлээр тоглож байдгаан татаараа гэвэл Базар мармар инээж. Торч минь чамд үннээ хэллээ шүү дээ. Би дайчин нөхрийнхэн дурсгалыг доромжлох нь байтугай. Харин хүндлэн биширч бэлэвсэн эхнэрт нь хань болж өнчин үрд нь эцэг болох гэсэн сайхан сэтгэл өвөрлөж байгаа нь юуны буруу вүлээ? Харин чи түүнд санаархаж байдгүй юм бол дуугайл байж үз. Бид хоёр уучраа ололцсон гэсэн юм. Базар түүнд иймэг хэлж өөрөөр нь доогсон учраас хэлэх үггүй болж оройн цэрматаа уулзаж Базрын хамаг муу муухайг дуудаж халахын голын дайны өдрүүдэд хэрхэн амиа арга зааж айж хулчиж байсныг нь хүртэл ярьж хэрв түүнийг хүрээд ирэх юм бол царай өглөгөө хөөж явал гэсэн ажээ. Энэ явдлаас хойш Дорж харин өөрөө цэрмаг хүсэн мөрөөдөх болж сайн нөхрийнхөө бэлэвсэн гэргийг хайрлан халамжилж байсан нь яваанда хайрын цалм алдахад хүрч түүнээсэн болж битүүхэн шаналн зовж энэ эвгүй бодлон орхих гэж хичээвч цэрмаг мартахарахгүй санагдах болжээ. Цэрмагийн гэрэлт цагаан царайг харах бүр уянгалаг намуун дууг сонсох тусам нэг л хачин болж айгалж өгсөн хоол цайн цаанаал нэг амттай аахтай санагдан өргөлж дэрэгдэн байгаад баймаар бодогдно. Хар багын сайн нөхөр дайнд амирсцэн дайчин даргынхан эхнэрт санаархан гэдэг ёстой нүгэл хамгийн муухай зүйл. Би марташгүй сайн нөхрийнхөө шарил дээр эхнэр хүүхдийг чинь насан турш харж хандна гэж өөртөө тангаргалж байсан минь ийм хайр болох гэж юу гэхээс тунч эвгүй оргино. Би туйлын буруу маш эвгүй юм бодож байна гэж хичнээн бодож өөрийгөө харааж зөхөвч дурлсан сэтгэлэн жолоодох тэнхэлгүй болж цэрмагийн хөлд сөхрөн унаж хамаг зовлонгой ярмаар санагдана. Цэрмаа одоо болтол түүний юу бодож юу хүсэж яваг даанч гадарлаагүй бөгөөд Доржиг төрсөн ах шигэн санаж сэтгэлийн энэлэл шаналл бодол санаа амьдрал ахуйгаа нууж хаалгүй ярьж үг зөвлөгөөг дагаж байгаа билээ. Тинхүү ярьж хөөрч суухта харц тулж заримдаа сайхан харнууд нь нэг л хачин болох шиг цайхол айгалж өгтөө гарын чичирсхийх шиг болоход Дорж миний бодлыг тааварлаж байна гэж санаад догдолдог болжээ. Цэрмаа зарим зүйлээ хандын дэргэд ярихгүй нууцлахыг оролдоодч байх шиг. Дорж заримдаа түүнийг зовлон гунгаа яриад уйлж унжихаар нь их л өрөвдөн үсийг нь илж гарыг нь элбэхэд цэрмаагийн нүур улс хийх шиг болж харц буруулах удаач бий. Энэ бүхнээс ямар ч гэсэн миний бодлыг лав гадралсан гэж Дорж баттай бодно. Би тэгээд хандыгаа мартах гэж юу? Хөөрхи тэр минь намайг л гэж алз хол газар дагаж яваа шүү дээ. Бас гэдсэндээ миний үрийг тээж яваа. Би түүндээ хам хайраа өгсөн гэж санддаг юмсан. Өөр хүний хүсэж мөрөөдөхийг ботход хайр сэтгэлээ түүнд бүрэн зориулаагүй юм байх шивдэ гэж ботхоос өөрийгөө зад хараач энэ бодлоосаа салахыг хичээн тэмээ нэхэ гидсэн доогор шагаан харвал зээрийн сүрэг бараг тулаад ирчихсэн байлаа. Амьсгаагаа сайн дараад хараалан байж дараалан хоёр буутахад 2 он тэрийн буулаа. Санамсаргүй бэлчиж байсан зээрийн сүрэг үхлийн аимшигт буун дуунаар зад үсрэн ботарч хэдэн хэсэг болоод цахилан холдов. Цас орсон хിവэр бай. Цаг баримжаалахад нар шингэх төгсөн бололтой. Дорж 2 оноо тэмээндээ ганцгалаад майхан өдөө явлаа. Тэмээн зогдор хөдөлгөн алхах зуур дэрсэн толгой шүүрэн хазна.
Дорж түрүүчийн бодож явснаасаа шал өөрийн бодохыг эрмэлзэв. Ер нь эзгүйхээр ганцаар явахдаа ямар ч хүн таавар чөлөөтэй бодож сэтгэж явдаг байлээ. Дорж анх ихээр ирснээсээ хойш ганцаар явж байхдаа юмны тухай бодож хөсөж мөрөөдөж яваа юм. Юм бодох тунгаах завч зөндөөн олдно. Хотод бол юм бодохт амантай, өглөө босоод үдэш болтол хурал цуглаан, алдан бичиг шийтгэх, жолооч нартай хэлцэх, хэрэлдэх гэсээр байдаг цагаа өнгөрөөдөг байв. Энэ дайнч уужиг удаан олон улс гүрнийг хамарсан асар их сүйтгэлтэй дайн болж хойрлаа. Нэг үгээр дэлхийн ертөнц маань хоёр хуваагдаад ан маань үзэлцэж байна. Энэ намар Германууд тун сүрхий оторч байх шиг. Москва хотын хаяанд тулж атсан гэж ярилцаж байна. Зөвлөлтийн ард түмэн түүний баатар улаан цэрэг Москва хотод айсанд яасан ч алдахгүй бизээ. Сургагч Сорокиноос саяхан Цэрмаад болон сумангийнхандаа хамаатуулан нэг захиа ирүүлсэн байсан. Москвагаас баруун тийш хороо командлан тулалдаж байна гэсэн. Мөнч сайн хүн шүү. Биднийг цэргийн эрдэмт сургах гэж нойр хоолоо мартаад үргэлж сумангийн байранд байдагсан. Цэрмаа түүнд хувийн бэлэг явуулна гэд дулаахан байлээ. Хурган хантаас хийж байсныгаа явуулаа байх та. Базар дарга хөдөөнөөс ирэхдээ намрынхаа булаа явдлаан балах гэсэн юм уу? Их сайхан зантай манай хоёр дэрж хоньны тарган мах гүзээ цагаан тус хоёр гэрээг хувааж ав гэж өгсөн. Хүн сайн санаж дайны энэ хүнд хэцүү цагт тусдын болж байхад авахгүй гэлтэй нь биш дээ гэж Цэрмаа ярьж байсан. Базарт тийм муу биш бололтой. Базар ер нь холионы нөхөр юм аа. Дайн эхэлсэн даруйд хотын хувийн дэлгүүр мухалгийн эд бараа үнэд орж урил будаа Давууд айлимб тамхи шүдэнц ховордох шинжтэй болоход мань хүн хэдэн авдар цай тамхи баахан шуудаа урил будаа машинаар очиж нэг байшинд хураасан гэж өнөө дамдын жолооч ярьсан юмдаг. Тэр ч үнэн байх. Харах та зайтай юм аа. Тэгэхэд ханд бит хоёр юу хурааж хадгалав? Ханд гэснээс миний бор хүүхэн ухаантай сүрхий хүн шүү. Би түүнийг яг л багийнх шиг нь санаж байх юм. Ажилчин болоод олонтой бужигнаж, нүүр нь хагарч, хилэмгээ цаваа цолгон болжээ. Цэмд нэхэж сургасан багшин түүний хар хүнэн гэж асар их эрдэм номтой хүний нөлөө эхнэрт минь халдаж номноос салхаан боллоо. Миний мэдэхгүй юмч их ярих болж Орос хэл овоо сурч байгаа юм байхаа. Би баазын орлогч дарга зөвхөн ажил гэж унтах нойр эд хоолой хагаслан зүтгэж байж уншиж судалсан ч юм марвхан болж эхнэрээс хол хоцорч мэдэх нь байна. Энэ өвөл жаал ном унши. Гэсэн ч дайн дажны энэ бачим үед завчлаа олдохгүй шиг байна. Энэ жил нойднынгийнх шиг хайруу хүйтэн болвол яа. Базар маань сандарч байгаа болов уу? Намайг наашаа гарахад бааз түлшгүй л байсан. Базар яагаад өнгөрсөн жил түлшээр тасалсан хүмүүстэй дахин гэрээ хийв? Хашраагүй болов уу? Үгүй бол тэдэнтэй ямар нэгэн холбоо сүлбэ байна уу? Дайны үед манайх шиг тээврийн газрын ажил ёстой л нэг ундарч байна. Зон намар ноос ус тээвэрлэн гээд хөдөлж байгаа бүх тэргээ аймагуудад явуулсан. Намрын тарай ногоо зөөн гэж өдөр шөнөгүй давгсан да. Одоо хөлдөө түүхий дачна гээд мөн л тал тийшээ явцгааж байгаа бизээ. Маргааш нөгөөдрөөс хэдэн тэрэг ирэх учиртай юмсан. Түүгээр агнсан зээрээ явуулна. Энэ янзаар бол товлсон хугацаанд 1000 гаруй зээр агнаж амжих шиг байна. Гэж бодож явтал лавсан орох цасан дундаас майхан нь бүртэлцэн харагдав. Бусад нөхд нь ирээгүй бололтой майхны гадуур тэмээ мал харагдахгүй байв. 12 дугаар сар дундаа ороход хүйтний ирж нэлээд чангарч цасч овоо оржээ.
Энэ жил мөн л өнгөрсөн өвөр шиг хүйтэн хайруу цас ихтэй хатуухан болох төлөвтэй байлаа. Ханд ажилласаа буугаад өөдөөс үлэгч явар сүрэн гэр өдөн явлаа. Дунд голын мөс тас нясхийн хагарч зарим газар ус ориглон уур манан савсна. Ханд хотод ирээд 3 дахь өвөлтэйг нь золгоход дандаа нүүр ам чичгнүүлсэн хүйтэн жавартай байжээ. Түүнийг дунд голын гүрээр явтал хойноос нь нэг хүн гүйцэж ирсэн нь хамт ажилдаг Мягмар байлаа. "Чи хот орох нь?" гэж ханд асуувал Мягмар дуугүй хэд алхаснаа. "Үгүй, харих гэж явна" гэв. "Танах хаана байдгийм, хотод уу?" гэвэл толгой дохиод зайтайхан зэрэгцээд алхав. Ханд энэхүү дуу шөөцөөтэй томоотой залуутай хамт бараг 3 жил ажиллахдаа тоотойхон ярилцаж үтсэн бөгөөд юм асуувал хагас дутуу хариулсан болоод тагчиг болно. Ийм хариулахдаа нүрээ улаалган байж аяархан дуугарна. Нөхд нь түүнийг хэлгүй, зарим нь битүү Мягмар гэж хочлоно. Мягмар бадарчаас өөр хүнтэй үерхдгүй бололтой голцоо түүний хаана явсан газар нь сүүдэр мэт дагах бөгөөд өгнөөс нь ч гардаггүй дуулууртай зарч шиг байдагт нь ханд гайхдаг байжээ. Мягмар хэдээ дуу цөөнтэй бүрэг зантаач гэсэн ажилдаа нямбай сайн ажил таслана гэж байхгүй. Томоотой үгнээс зүрдгүй болохоор хүмбэр гар хурууны үзүүрээр зарах гин. Хэн юу гэж хэлнэ дуугүйхэн яваад хэлснийг нь хийдэг байлаа. Түүнийг ойр зур харагдвал нааш цааш нь гүйлгэж байдаг бөгөөд хандж хэд хэдэн юмд гуйж явуулсан юм. Насаар бол хандаас 1-2 ахуу, үгүй бол чацуу бололтой. Хаяа инехэд ярилцсан цагаан шүтэн гялсхийн. Өтгөн хар хөмсгтэй, тас харнуудтай, дунд зэргийн нуруутай, хөрслөг бор царайтай. Нэг үгээр хүүхнүүдийн шохоорхол татахаар аятайхан хархуу ажээ. Мягмарыг юм ярихгүй болохоор хандаж өдөж ярилцъя гэсэнгүй цуг явсаар хотод орж ирлээ. Гэр орон нь хаана байдгийг бүү мэд. Хандаас хоцорсон ч үгүй, төрүүлсэн ч үгүй явж гэрийн ойролцоо ирэхэд "Танах хаана байдгийм?" гэж ханд лавлан асуувал Мягмар өөдөөс нь зэрвсгэн харснаа. "Танаа арын гудамжин ч үү дээ" гэв. "Өө тийм үү? Ёр энүүгээр явж үзэгддэггүй юмсан. Тийм юм бол шөнийн ээлжинд цуг явж байдаг байж л дээ. Чи эртний хэлэхгүй яасан юм? Би шөнийн ээлжнээс буугаад заримдаа их л айж сандарч ирдэг юм" гэж ханд ярил. Мягмар үл мэдхэн нэмсгэлснэ. Гудамж өгсөө түргэн алхав. Ханд хойноос нь харж байснаа хашаандаа орохдоо "Энэ бас сонин хүн шүү. Хүүхнүүдтэй цуг явхаасаа ичиж өгөх төхөөд надаас дөлж давхиад байдаг байх. Түүнээс биш, нэг дөр ажиллаж байж цугтаа явж болно шүү дээ. Хаагур яваад байдаг юм бол үгүй бол саяхан арын гудамжинд суух болсон болов уу?" гэж бодлоо. Үнэн дээр Мягмар 2 жилийн турш хандыг бараадан холхноос ажиж харсаар явааг ханд хэрхэн мэдэх вүлээ. Ханд шинийн ээлжтэй үед заримдаа Норжмагинд очиж хонно. Заримдаа хотод байдаг хэдэн хүнийг бараадан гэрийнхэн ойролцоо ирээд тэднээс салахтаа айж сандран бараг гүйсээр хашаандаа ороход Мягмар барааны газраас сэм харж түүний хашаандаа орохоор санаа намран гэр рүүгэн явдаг байжээ. Ханд гэртэн орвол хүйтэн хоргож зэврүү даажээ. Галлах санаатай зуухандаа мод зэрэглэж суутал дугуй хар радио нь хоржигнож байснаа. "Радио сонсогч эрхэм нөхдөө, одоо Сүхбаатарын өргөн чөлөөнд болох хөдөлмөрчдийн өргөн хурлыг нэвтрүүлнэ" гэхээр галаа бошуухан асаачхад радиогоо чангалан чагналаа. Ханд дайн эхэлсний маргааш ажилласаа харих замдаа дайны тухай тодорхой сураг сонсох санаатай насан багшиндаа очиход тэднийх нь том баггүй радиогийнхон дэргэд бөөгнөрөн Сүхбаатарын өргөн чөлөөнд болж байгаа хурлыг сонсож байсан бэлээ. Тэгээд гэртээ радиотой болвол ертөнцид дахны юмс ялангуяа дайндажны тухай шин соргог мэдээг дорн сонсож байхад аштай юу гэж санаад хөөцөлтөн байж радио тавилсан юм. Хөдөлмөрчдийн хурлыг аргил бүдүүн дуутай хүн нээж хэдэн үг хэлснэ. "Одоо Монгол ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбал үг хэлнэ" гэхэд хүмүүс алга ташхин дуулдав. Чухал хурал болох нь гэхээс хандын зүрх хүчтэй зохилон чих тавин чагнав. "Нөхдөө, Германы фашистуудаас
Зөвлөлт улсын зүрх болсон нийслэл Москва хотыг тойрон бүслээд эзэлж авах гэсэн төлөвлөгөөнөрч бод зохигдсон ба зөвлөлтийн баатарлаг улаан цэргээс фашистийн дээрэмчдийг бод зохих талаар шинэ амжилтыг олсон тухай баясгалантай мэдээ ирээд байна. Гэж Цэдэн Балдаргыг хэлэхэд Хандын зүрх дахин хүчтэй лугшин "Яасан сайхан юм?" гэж чангахан хэлээд цааш нь юу ярих нү гэж радиод чихээнэ. Дайсан этгээд Москва хотын хаяанд тулж очиод байгаа нь жирийн нэгэн үйлдвэрийн ажилчин ханддаж биш, дэлхий дахны төм хүмүүсийг айлхан дөгшүүлж байсан юм. Хэрв Германы фашистууд Москваг эзэлбэл дайны хувь заяахаа зааж зөвлөлт улс мөхнө гэж муу ёрлон тийм цагийг хүлээж байсан атгаг муу санаат нь ч хорвоогийн өнцөг болон бүрт байсан билээ. Хүн ардын сэтгэлийн төгшөөрөйг арилган муу ёрлагчдын амийг алгацсан Москвагийн дэргэд Германы фашист цэргийг бод зохилоо гэсэн баярт мэдээ хан хорвоо даяар хангин цуурайлах нь энэ ажээ. Фашистын дээрэмчид өөрийн төлөвлөгөөнд Москваг эзэлж авах явдалд маш ихэхэн ач холбогдлыг өгчээ. Ийм учраас энэ чиглэлд өөрийн ихэхэн том хүчийг гарган хайж байлдсан байна. Ялангуяа энэ оны 10 дугаар сард Москваг эзэлж авахаар 1-р их давшилтыг хийсэн бөгөөд тэр нь улаан цэргийн баатарлаг хамгаалалтын дор бод зохиогдсон зогссон болно. Үүний дараа 11-р сарын 16-наас 2-р их давшилтыг эхэлсэн. Үүнд Москваг хоёр талаар нь холоор тойрон бүслээд эзлэхээр моторчилсан ба танкийн хийгээд явган цэргийн бүгд 51 тонны дивизиудыг Москвагийн эсрэг хайж байлдсан юм. Зөвлөлтийн улаан цэрэг нь фашистуудын давшилтад идэвхтэй хариу цохилтыг өгч тэдний өдий төдий амьд хүч техникийг устгаж хүчийг доройтуулсан байна. Ийхүү хүчийг доройтуулсны дараагаар Москваг баатарлагаар хамгаалж буй улаан цэргүүд нь 12 сарын 6-наас эхлэн хамгаалалт хориглолтоос давшилтад шилжин орж фашистын дээрэмчдийг буцаан зохиж байна. Гитлерийн цэргүүд нь зэвсэг техникэн хайж ихэхэн хохирлыг үзэн ухарч байна. Фашистын дивизиуд нь зөвлөлтийн цэргийн бүсэлтэнд орж зохигдсоор байна. Улаан цэргүүд нь 11-р сарын 16-наас эхлэн 12-р сарын 11-ний хүртэл Москвагийн хавьд дайсны 1434 танк, 5416 автомашин, 575 их буу, 339 миномет, 870 пулемет, бас бус ихэхэн зэвсэг техникийг эзэлж устгасан байна. Энэ тоонд агаарын хүчээр устгасан зэвсэг техникийн тоо оролцоогүй болно. Энэ завсар Москвагийн хувьд фашистууд 85,000 хүнээ алджээ. Зөвхөн 12-р сарын 10 хүртэл 4 өдрийн дотор зөвлөлтийн цэргүүд нь 400 гаруй суурин газар хотуудыг фашистын гараас чөлөөлөн авчээ. Зөвлөлтийн цэргүүд нь өчигдрийн өдөр 170 суурин газар хотуудыг фашистуудаас булаан авчээ. Одоо зөвлөлтийн цэргийн давшилт нь улам үргэлжилж фашистын цэргийг хөм бод зохиж тэдгээрийн эзэлсэн газруудыг чөлөөлсөөр байна. Нөхдөө фашистын магчнуудаас Москваг эзэлж авах гэсэн төлөвлөгөө нь зөвлөлтийн баатарлаг улаан цэргийн өдөр ирэх тутам нэмэгдэж буй хүчтэй цохилтын дор бут нэргэгдэн нуржээ гэж Цэдэн Балдаргын цээл хоолоогоор илтгэхэд олон хүн сүр дураа хашгиран алга нэжигнүүлэн ташхин ширэн аадар шаагах мэт сүртэй сонсогдно. Ханд баярлсандаа ганцаараа нээж радиогоор цааш нь юу ярих болоо гэж хүлээв. Хөгжим сүртэй хангинан цуурайлж хүмүүсийн ураа хашгирах нь улам ихсэн. Нөхдөө зөвлөлтийн улаан цэргийн шинэ амжилт нь фашистын дээрэмчдийг нэгийг ч үлдээхгүйгээр бут зохих агуу их цохилтын эхлэлт нь мөн. Энэ явдлыг бүрмөсөн гүйцэтгэж хангахад асар их хүч хэрэглэгдэнэ. Энэхүү хүч нь өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Гитлеризмыг бүрмөсөн устгаж сөнөөх явдлыг хурддахын тулд бүх эрх чөлөөг хүсэгч дэлхийн ард түмэн шудраг хүн нэг бүрээс
улам их чармаалтыг шаардаж байна. Ийм учраас бид улаан цэргээс буй болгож байгаа их амжилтанд бахархан баясаад зогсохгүй. Харин өөрийн ажлыг улам сайн болгох хэрэгтэй. Бид тус улсын өмнө зогсож байгаа улс төр аж ахуйн зорилтуудыг биелүүлэх явдалд хүчээ урд урдаас улам их зангидан чангаруулах хэрэгтэй. Түүний зэрэгцээгээр фронтод туслах явдлыг хүчтэй болгох хэрэгтэй. Хүмбэр өөрийн үүрэгт ажил дээр өөрийн хариуцлага анхаарлыг зогсолтгүй чангаруулах тон. Нөхөдөө Баатарлаг улаан цэргийн хүчтэй цохилтын дор хүндрэлтний заналт дайсан фашист бут нэргэгдэн сөнөж устгах цаг удахгүй ирнэ. Сэдэмэл даргыг ийхүү итгэл төгс хэлэхэд эндрийн хуралд оролцож байгаа олон мянган хүн тасралтгүй ураа хашгиран алга ташиж чин сэтгэлээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна. Түүний дараа хэд хэдэн хүн зөвлөлтийн улаан цэргийн их ялалтыг өрөөж үг хэлв. Эндрийн хурал дууссан бололтой хэсэг зур чимээгүй болсноо зүртэй сайхан хөгжим нэрхийн нэжигнэж олон хүний хоолой нийлүүлэн дуулцгаа. Ханд энэ дууны аяыг олон удаа радиогоор сонсож танил болсон бөгөөд саяхан Батчулуун багш нь тэр дууны үгийг монгол болгож өгсөн юм. Ард олны хилэн түүмэр мэт хасаад дүрлзэж байг. Ай түмнэр нэгдэн дайнд орж байна. Ариун дайнд орцгоож байна гэсэн цоглог итгэл төгс үгийг хан дамандаа давтан дууллаа. Энэ ариун дайн гэсэн дуу дайн эхэлсний маргаас зохиогдож Москва хотын Белорусын галт тэрэгний өртөөнөөс фронт руу явж байгаа цэргүүдийг үтгэхэд зөвлөлтийн улаан цэргийн төв ансамблийн жүжигчид дуулсан юм гэж зөвлөлтийн нэгэн сонинд бичсэн байна гэж Батчулуун багш нь ярьсан юм. Ер нь дайн эхэлсний дараахнаас аргис дайсныг сөнөөж хатуу бэрх дайнд ялахыг хүсэж ирөөсөн олон сайхан дуу шүлэг зохиогдож сонин хэвлэлд гарсаар байгааг хан далгасалгүй сонирхон уншсаар байгаа билээ. Батчулуун зөвлөлтийн сонин сэтгүүлд гарч байгаа шүлэг зохиолоос монголчлон ярьж өгнө. Ханд заримыг нь бичиж авна. Хандын юм сурах гэсэн хүсэл ихсэж, ээлж сунсан, дайны хүнд үйтэж гэсэн саарч буурсангүй. Зав чөлөө бүхнээ самбаачлан ашиглаж байгаад багш нь ихэд баярлана. Ханд зөвлөлтийн улаан цэрэг Москвагийн дэргэд Германы фашист дээрэмчдийг бот нэргсэн тухай баяртай мэдээ сонсоод биеийн хөнгөрөн сэтгэл нь тэнийж тун сайхан боллоо. Аманда дуу аялан галаан сэргээж тогоогон тавьж цайгаан чинав. Хаалх сэвхэн онгойж Цэрмаа ороод ирэв. Цэрмаа ихэд баярлсан бололтой инээ далдан хандыг тэврэн авч "Чи радиогоор юу ярьсныг сонсоо бидтэй? Москва аврагджээ" гэхэд "Тийм байна. Юутай сайхан дайсныг бүр мөсөө ялахын эхлэл гэж Цэдэнбал дарга хэлсэн" гэж ханд хэлээд түүнтэй хацраа нийлүүлв. Цэрмаа түүний хацрыг инхрийлэн үнсээд "Германчууд Москвагаас сүүлээ хавчаад зугатааж байна. 1812 онд Францын хаан Наполеон бас ингэж зугатаасан юм. Одоо зөвлөлтийн цэрэг дайсныг гизэг даран элдэн хөөсөр нутаг орноо чөлөөлж аваад дайн дуусна мэдээ" гэж сэтгэл хөөрөнгүй өгөөлөв. Ханд түүнээс хөндөрөн "Энэ дайн тийм ч амархан дуусах болов уу та? Гитлер зөвлөлт гүрнийг эзлэх гэж их бэлтгэж том хүчээр давталсан болохоор тийм ч амархан бууж өгөхгүй вэзээ. Тийм ч байж мэднэ. За юу ч гэсэн Германы цэргийн дийлдэшгүй гэж өнгөрөн ханхалзаж байсныг нуг дарлаа. Москвагийн дэрэгдэх энэ гайхамшигт ялалт бол зөвлөлтийн ард түмний их ялалтын эхлэл" гэж Цэрмаа баттай хэлв. "За Цэрмаа минь, хоёулаа зөвлөлтийн улаан цэргийн их амжилтыг тэмдэглэж сайхан цай ууй" гэж ханд хэлбэл Цэрмаа их л баярлан тухлан суулаа. Ханд дариглан буцалж байгаа цайгаан сүлээд том данханд уудлаа. 11-р хэсэг төгсөв.